Өдрийн мэнд хүргэе үзэх сонсогчдоо би өмгөөлөгч Болд Эрдэнэ та бүхэнд терминал 1 дэх хөтөлбөр хуулиргдсан болон шинэ дугаарыг хүргэж байгаадаа таатай байна. За бид өнөөдөр жудиологи төсөлийн талаар за мөн шүүхэн шийдвэрийн ач холбогдлын талаар ярилцах болно. За манай студид өнөөдөр зочдоор жудиологи төслийн багийн гишүүд за Монголын хуульчдын холбооны гишүүн судлаач хуульч за Маралмаа оюун дэлгэр гээд хуульч нар маань хүрэлцэн ирсэн байна. За та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргэе, нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч оролцож байгаад баярлалаа. За миний ойлгосноор бол ер нь бол жудиологи төслийг за шүүхийн шийдвэрүүдийг олон нийтэд ойлгомжтой байдлаар танилцуулъя гэсэн зорилго тавьж байгаа гэж ойлгосон. Манай үзэгч сонсогчдод зориулаад төслөө нэг танилцуулаад өгөөч. За өгчсэн бүгдэндээ нэг өдрийн мэндийг хүргэе. Жудиологи төслийн багийн хувьд бол терминал 1-т оролцож байгаа баяртай байгаа. За сая хэлжин жудиологи төсөл гэдэг те. За тийм болохоор төслийн хувьд товч танилцуулгыг хийя. За ер нь жудиологи гэдэг нэрийг бол бид нар одоо өөрсдөө төслийн багийн хувьд өөрсдөө зохиогоод өгөө явсан болохоор тэр болго хүмүүс маань сонсоогүй ч бол магадгүй. За энэ төслийн хувьд одоо яг хууль зүйн салбарын контент бүтээдэг ийм төсөл гэж бас ер нь нэг талаараа хэлж болно. Нөгөө талаараа хууль зүйн болон одоо судалгааны төсөл гэж бас хэлж болно. Бидэд одоо ямар зорилгоор энэ төслийг эхэлсэн бэ гэх юм бол одоо хуулийн сургуулийн оюутнуудахаас яг манай төслөөр одоо ер нь 3 залуу хуульчилж ажиллаж байгаа л да. Бид 3 айгуу тийм судалгаа суурьтай одоо судалгаа хийдэг тийм оюутнууд байж агаад за тэгээд одоо хуулийн сургуулиуд төгсчих юм бол энэ судалгаагаа бид нэр ямар хэлбэрээр үргэлжлүүлэх вэ? Хүмүүст яаж одоо хууль зүйн салбараа зөв сурталж таниулах вэ гэдэг талаар ер нь одоо ийм ажил хийж бүтээе гэж ярьж байгаа төслөө эхэлжсэн. За төслийн зорилго бол бид нэр яг Монгол улсын шүүхэн шийдвэрийг одоо судалгааны эргэлтэнд оруулаад түүнийг олон нийтэд хүргэх тэмэл зорилготой одоо төсөл. Тэгээд төслөх хүрээнд ерөөхдөө саялсанчлан одоо яг сошиал платформудад контент бүтээж тавихаас гадна судалгаа гүйцэтгэж जैन тий дэмжлэгтэйгээр болон дэмжлэггүй сайн дурын байдлаар хууль зүйн бодлогын болон шүүхэн шийдвэрийн ийм судалгаа гүйцэтгээд явж байгаа одоо ийм төсөл бол байгаа. За төслийн хувьд яг ямар ажлууд хийгдэж байгаа вэ? За төслийн хувьд яг бид нэр сайлсанчлан дэлгэт нөгөө контент төвлөрж байгаа шүү дээ. Нөгөө талаараас нэг судалгаа гэж байгаад байгаа. Контент гэх юм бол одоо үзэгчнэр маань жудиологи гэж таагаад үзэх юм бол яг Facebook, Instagram, LinkedIn одоо хуучин Twitter одоо X гэдэг платформуд байгаа ч тийм монголчуудын яг нийтлэг хэрэгэлдэг, цуглардаг тийм. Эдгээр платформудад жудиологи гэдэг одоо яг сувг аккаунт бол байгаа. За энэгээр дамжуулаад YouTube дээр бас жудиологи гэж сувг байна тий. За энэ дээр бол YouTube дээр бол дийлэгтэй бид нар подкастыг дараа 2-7 хоногт нэг удаа яг шүүхэн шийдвэрийг тайлбарлах байдлаар бол оруулж байгаа гэсэн үг. За тэг яг шүүхэн шийдвэрээ жишээлбэл бид нар сурчлах гадаага зорилго нь юу гэхээр илүү нөгөө хууль хэрэглээний нэгнэл байдлыг хангах одоо хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг одоо нэгтгэсэн ч юм уу те айгуу тийм ач холбогдолтой сонирхолтой шүүхэн шийдвэрүүдийг одоо авч ярьж танилцуулаад аль болох ойлгомжтой байдлаар зөвхөн одоо салбарын хуульч өмгөөлөгч нар одоо сонсоод ойлгох биш олон нийт маань одоо сонирхсан асуудлаараа одоо хайгаад сонсоод үзэх юм бол ер нь шүүх ингэж шийдвэрлэдэг юм байна те эсвэл ингэж тайлбарладаг юм байна ингэж явах нь зөв юм байна гэдэг байдлаас таниулахыг хичээдэг. За бусад платформуд дээр болохоор өмнө нь бол бид нэр weekly гэж гаргадаг байсан. Одоогоор бол тэрийг завсралцсан байгаа. Гэтэ бид нэр үргэлжлүүлэх гэсэн бол бас тэгээ яанда ярьж байгаа шийдгээр байгаа. За тэн дээр юу ордог байсан юм бол яг Facebook, Instagram зэрэг дээр бол пост руу ороод усын дээд чүүх өмнөх 7 хоног те 7 хоног болгоны нэгтгэд ордог гэсэн аахгүй та тэр хайгаад үзэх юм бол айгүйх мэдээлэл байгаа шүү. 7 хоног болгоны нэгтгэд өмнөх 7 хоногт усын дээд чүүхээс ямар одоо гомдлыг хилэлцгээр хүлээж авав. Ямар гомдлыг хилцүүлэхгүйгээ шийдэв. Хилэлцгээр хүлээж авсан гомдлуудаас ач холбогдол буюу одоо манай хүмүүсийн анхаарал төвлөрөх те гол сэдв юу байна ч юм уу гэдэг одоо байдлаар хүмүүс мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэдэг одоо төр завсралцсан байгаа. За нөгөө талаар хэргийн мэдээлэл хувьд бид эдээ бас хамгийн цаг зарцуулдаг нэг одоо контент гэхэд бас хэцүү. Мэдээлэл хуудасгаа ер нь жоохон юурах уу те сэтгүүл маяг шүүхэн шийдвэрийн хураангуй шиг тийм. За юу тийм агуулгын шүүхэн шийдвэрийн хураангуй. Гэтээ бидэд нэг одоо арай нэг өөрсдийн өнгө үзэмж хэлбэр загварт оруулаад тэрийг одоо өөртөө боловсруулад тэгээ хэргийн мэдээллийн хуудас гэж нийлээд байгаа. Ер нь бол хүмүүс мэдээлэл өгөх зорилготой тий. Тэгээд одоо яг шүүхэн шийдвэрүүдийг хураангуйлаад хамгийн ойлгомжтой товч байдлаар хүмүүс түрэхээр зорьсон бас нэг тийм одоо бүтээл бол байгаа. Тэгэхээр одоогоор тогтмол хүргэж байгаа нь бол яг хэргийн мэдээлэл хуудсыг бид нэр тогтмол хүргэж байгаа. За тэрийг бол та бүхэн legal data-гаас буюу одоо хууль зүйн судалгаа одоо яг төвлөрсөн байгаа тэр цэгээс авч болно. За тэгээд подкастыг маань бусад контентыг маань одоо жудиологи гэдэг байдлаар хайгаад платформоос харахад бол байгаа гэсэн үг.
За таны ярианд нэлээдгүй дурдсан нэг зүйл бол за шүүхийн шийдвэрийг те олон нийтэд ойлгомжтой болгоё гэж байна те. Яг хуу хуульч нарын хувьд энийг та бүхэн яг ямар ач холбогдолтой гэж харж байгаа юм. За энгийн дугаар хорооны нэг иргэн хуулийн нэвтрүүлгийг үзлээ сонслоо гэхэд тэр шүүхийн шийдвэрийг ойлголоо гэхэд тэр нь тэр хүндээ ямар ач холбогдолтой юм. А ер нь нийгэм олон нийтэд бас ямар ач холбогдолтой юм. За шүүхийн шийдвэр бол ер нь олон талын ач холбогдолтой. За дурдах юм бол за олон нийтийн тухайд гэвэл одоо нийгмийн амьдрал өөрөө олон талд баялаг учраас олон янзын хууль эрх зүйн асуудлууд ингээ ямаг тулгарч байдаг. За орон сууц худалдаж авлаа гэхэд ингээ гэрээ байгуулдаг. За бусад этгээдээс зээл авлаа гэхэд зээлийн гэрээ гэдэг ингээд бидний одоо нийгэмд олж байгаа дийлэх харилцаа өөрөө эрх зүйн давхартай байдаг. Тэгээ олон нийтийн хувьд бол нөгөө эрх зүйн мэдлэг доогуур байгаасаа үүдээд ч юм уу одоо илүү нэг тийм хууль эрх зүйн хохирогч болох нөхцөл байдал их бүрдээд байдаг. За одоо жишээлбэл орон сууцыг 1-2 хүн давхар худалдах тохиолдол гардаг. За тэр тохиолдолд ингээд хохирогч болох жишээ нь байна. За бусдад мөнгө зээлүүлэх ч юм уу гэх мэтчлэн энэ тохиолдолд шүүхийн шийдвэрийг сонсноороо олон нийт одоо өөрсдийгөө болзошгүй тэр эрсдлээс сэргийлэх боломжтой гэж бидний зүгээс хардаг. За тэгээд түүнээс гадна шүүхийн шийдвэр маань зөвхөн тухайн хүнд одоо яг үүсэт байгаа асуудал гэхээсээ илүүтэй ерөнхий эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх бас тийм ач холбогдолтой байдаг байна. За та бүхний хийсэн судалгаа за подкаст те эднээс ер нь юм сонирхолтой гэдэг юм уу эсвэл тийм үр дүнтэй шийдвэрүүд гэвэл ямар шийдвэрүүд байсан бэ? Байгаа вэ? Одоо миний хамгийн дуртай нэг шийдвэр байгаа. Энэ шийдвэр болохоор 2022 онд улсын дэжүүгээр орж исэн. Энэ ямар шийдвэр вэ гэхэлэр ерөнхийдөө одоо нэг эцэг их нь хүүхдтэй төрснийхэн дараа бол хүүхд боловсрол хүүхдээ ирээдүг гэдэг ингээд шинээр хадгаламж нээж өгдөг хүүхдтэй. За тэгээд хүүхдийнхээ одоо нөгөө төрөөс нөгөө сар болго 20,000 төгрөг хүүхдэд олгодог. Тэр мөнгийг бол тэр хүүхдээ төрсэн цагаас эхлээд тэр хадгаламжинд тасралтгүй ингээд төвлөрүүлж исэн. За тэгээд явцын дунд яадаг вэ гэхээр эцэг их нь хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалаад өөрсдөө зээл авдаг. За тэгээд хадгаламжийн одоо нөгөө зээл маань төлөгдөхийн өмнөхөн эцэг их хоёр нь зуурдаар насаараад ерөнхийдөө нөгөө зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болдгийг. За тэгээд банкны зүгээс ямар арга хэмжээ авдаг вэ гэхээр нөгөө барьцаалсан байгаа хадгаламжаар нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулад өөрөөр хэлбэл зээлнийх нь оронд хадгаламжийг авчиж байгаа гэсэн үг. За ингээд шүүхтэр очиод за энэ одоо зээлийн гэр хүчин төгөлдөр бус болгуулъя гэд нөгөө хүүхдүүдийн асран хамгаалагчийн шүүхд ханддаг. За тэгээд анхан болон давзаалагчны шүүгээс юу гэж шийддэг вэ гэхээр энэ одоо яах ч аргагүй хадгаламжийг нь бол барьцаалсан юм байна. За тэгээд энэ гэрээ бол хүчин төгөлдөр юм байна. Тэгэхээр одоо зээлийг нь хадгаламжаар төлөөсөн нь бол хууль зөрчил юм байна гэж үздэг. За улсын дээд шүүхтэр очиод эргэлтийн цэг болдог. Тэрний юу гэхээр дээд шүүх бол тэр хүүхдийн хадгаламжийг барьцаалж болохгүй байна гэдэг шийдэл гаргадаг. За ингэхдээ дээд шүүх ямар хуулийг тайлбарладаг вэ гэхээр хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн холбогдох зүйл заалтыг тайлбарладаг. Жишээлбэл одоо нөгөө хүүхдийн эрх ашгийг одоо нэн тэргуунд хангана. За тэгээд хүүхэд өөрөө нөгөө нийгмийн баталгаанд одоо хангагдах тийм эрхтэй гэх мэтчлэн. За ийм ерөнхий нөгөө зарчмын заалтуудаа бариад энэ хүүхдийн хадгаламжийг барьцаалж зээл авах нь өөрөө хууль зөрчсөн байна гэж дээд шүүх шийдвэрлэдэг. Тэгээд хамгийн сонирхолтой нь дээд шүүх ингэ шийдвэрлээ зогсоогүй. Дээд шүүхийн шийдвэр одоо бусад байгууллагын шийдвэрт нөлөөсөн байдаг. За засгийн газраас нөгөө 2023 онд нөгөө хүүхдийн мөнгөнд итгэмж олох журам гэдэг тэрийг шинжилэн батлаад. За шинжилэн батлахдаа яасан бэ гэхлээр хүүхдийн хадгаламжийг аливаа байдлаар одоо бусдад зээлэх, зээлдүүлэх, зээл олох, суудах зэрийг хориглосон. Тэгэхээр нөгөө шүүхийн шийдвэр маань зөвхөн одоо тухайн хэргийн оролцогчтой өр нөлөөтэй байгаа зогсохгүй. Одоо засгийн газар, за улсын хурал гэх мэтчлэн ийм бусад хууль тогтоох гүйцэтгэх хэрэгмлийн байгууллагад нөлөөлж идэг. Тэгээд ийм үр дагавартай юм байна гэдгийг харж ирсэн. Энэ бас их сонирхолтой шийдвэр байсан. Тийм. Бидний хувьд одоо жишээлбэл одоо контентууд маань зөвхөн захиргааны эрх зүгээр дагны, эрүүгийн эрх зүгээр дагны ч юм уу гэдгүүгээр аль болох нөгөө салбарыг хамрахыг хичээдэг. Одоо хэдийн нүүд бололцоо маань зөв хүмүүс байгаа ч гэсэн. За тэнгуут одоо жишээлбэл подкаст маань хэргийн мэдээлэл хуудас маань ингээд ээжлэгтэй жишээлбэл за энэ 7 хоногт эрүү, энэ 7 хоногт захиргаа ч юм уу гэдэг байдлаар явангууд одоо подкастаар жишээлбэл одоогийн байдлаар нэг 68 орчим яг шүүхийн шийдвэр ярьсан дугаар байгаа байхгүй юу? Хэргийн мэдээлэл хуудас бол одоо 3 жил хүрхтэй гүтээ хийсэн хэрэг одоо бас нилээ 80-д гарцсан айгүй олон тим юутай явж байгаа. Тэнгүүт одоо нөгөө тэр болгоноор бидэд ингээл за энэ стач холбогдолтой байна, энэ стач холбогдолтой байна гэж хийгээд дангуйтай гэжээлбэл 80 эдэн сүүлийн зүгээр 2-3 жил шийдвэрлэгдсэн хэрэгүүдээс л 80 эдэн 3 шатны шүүхөөр шийдвэрлэгдсэн хэрэгүүдийг бид нар ач холбогдолтой байна гэж сонгоод тэгээд одоо яг саяны оюукагийн маань хэлсэн шиг ингээд товч байдлаар бэлдээд ингээд ярихад айгүй ойлгомжтой ч юм уу байдлаар бэлтчихсэн юм байгаа даа.
Сая нөгөө шүүхийн шийдвэрийн ач холбогдол нь юу вэ гэдээ бас хэлсэн шүү дээ. Нөгөө шүүхийн шийдвэрийг одоо хайж олоод за олдсны дараа уншаад ойлгоно гэдэг бас их тийм сорилт байдаг. Нэг ялангуяа одоо энгийн иргэдийн хувьд тийм болохоор бидний хувьд болохоор нөгөө шүүхийн шийдвэрээ за эхлээд ач холбогдолтойгүйгээр нэг хайж олно. За олсныхаа дараа шүүхийн шийдвэрээ эхнээс нь уншиж хагаад яг нөгөө тухайн маргааныг шийдвэрлэхэд хэрэгтэй үйл баримтаа ингэж ялгаж салгаж авдаг. За тэгээд тэрийг энгийн ойлгомжтой байдлаар ингэж яриад хүргэдэг. Тэгэхээр энэ үе шат болондоо бид одоо тодорхой хэмжээний цаг хугацааг хэмнэж өгч гин. За ойлгомжтой тодорхой болгож өгч байгаа. Тэгэхээр нөгөө тэр одоо ойлгомжгүй байсан юмыг ойлгомжтой болгож хөрвүүлж байгаагаараа иргэдэд илүү хүртээмжтэй байх болов уу гэж бидний хувьд найдаж энэ төслөө хийдэг байгаа. За шүүхэн шийдвэрийн подкаст. За тэгэд хэргийн мэдээллийн хуудас эднэрийг одоо ярих те эсвэл бичих шүүхэн шийдвэрээ сонгож авахдаа ер нь ямар шалгууруудаар сонгож авдаг юм? За ер нь бол яг айгүй субъектив л те. Бидэд нөгөө өөрсдөө л энэ төслөө санаачлал өөрсдөө сонгоод явж байгаа болохоор одоо бидэд өөрсдөндөө гаргацсан дотоод одоо ээлж ч юм уу хойр байдаг. Тэгээд тэн дээр бол ер нь тэр 7 хоногт усын дэжгүүр эзлэн шийдвэрлэгдсэн. За одоо тогтоол нь яг шүүх цагийн эмэн дээр гараг бол бид нар шүүх цагийн эмэн дээр барьсантай л хойрын танилцсан шүү дээ. Хэргийг оролцож биш юм чинь. Өмнөх сард нь ч юм уу зөвл тэр сарын ихээр ч юм уу ингээд шийдвэрлэгдсэн эргүүдээс харж агаад одоо яг анхан давхын хувьд зөрүүтэй хууль хэрэглээний тайлбар хийсэн тий. Үнэхээр одоо хяналтын шатаар гаргасан гомдол нь үнэхээр сонирхолтой ч байдаг юм уу тий. Өмгөөлөгч нар үнэхээр одоо үндэслэл бүхий тайлбар хийчихсэн ч юм уу. Хууль хэрэглээний хувьд зөрүүтэй тайлбар хийсэн тэдгээр хэрэгүүд дээр улсын дэжүүх бол энэ маргааныг бас яаж хагалах юм болоо. Одоо бид нар ч гэсэн хуульчид мэргэжлийн хүмүүс байгаа ч тий. Нэр яг хууль хэрэглээний хувьд энэ яаж явах юм болоо гэдэг тэдгээр зөрүүтэй байдал дээр одоо дийлэгтээ үндэслэдэг гэх юм уу. За нөгөө талаараа одоо анхан болон давзаалагчны шүүхээс заримдаа ингээд хууль хэрэглээний хувьд зөрүүгүй нэг тайлбар хийгээд одоо нэг төрлийн шийдэл хийчихсэн кейсүүд дээр хүртэл усын дэжүүх бол хүлээж авахтаа яг одоо эсрэг талаараа шийддэг ч юм уу тий. Тиймэрхүү кейсүүд бол айгүй сонирхолтой санагддаг. Ягаад тэгэхээр бол нэр чинь хоёр шатны шүүхийн шийдвэрээр одоо нэг тайлбар бүхий яваад ч юм уу байцсан байтал тий. Одоо жишээлбэл энэ төрлийн кейс дээр ч юм уу тий. Гэтэл усын дэжүүх бол тэрийг аль болох нөгөө хууль тогтоомж эрх зүйн онол зарчим тайлбарлах маягаар ингэж одоо шийдлийг эргүүлж байгаа нь агай сонирхолтой. Эргээд эн чинь нөгөө хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах гэдэг тийшээгээ ороод цаашдаа энэ нь ингээд авч явах, тавтагдаж явах ч гэдэм үү те. Ийм зүйл рүү очиж байгаа болохоор аль болох тэрийг онцлохыг хичээж байгаа юм. Тэрнээс гадна ер нь бол яг ажиллаж байхад манай нөгөө хуульч өмгөөлөгч нар маань аливаа нэг кейстер ажиллаж байхдаа ч юм уу тий одоо зөвхөн өмгөөл гэхгүй өдөр тутмын үйл ажиллагаандаа бид нөгөө аль болох шүүхийн шийдвэрийг судлаад л тий одоо аль хууль хэрэглэн тогтож гин аль практикийн зөв байна манай шүүхээс ямар тайлбар хийж гин гэдгийг айгуу судалдаг штэ тий дөнгөж тэр болгон дээр ингээл өмнө нь өөртөө яг тийм юм ингээл хайгаал судалдаг байхад айгуу цаг авдаг түлхүүрөөгөө оруулчаал бүгднлөө нь орж үзэл тий биш байна үйл явдлын үзэн анхан давхаа хайж үзэн хяналтаа хайж үзэн гэл айгуу цаг авдаг. Тэгээд яг уу эргээд нөгөө энэ хүмүүс хайхтан хэргийн мэдээллийн хуудсыг ч юм уу хараад твшчих эсвэл хайгаад твшчих юм бол цагийн айгу хэмж өгөх юм болов ч юм уу гэж боддгийн. Тэгээд нөгөө өөртөө бэлдэж байгаа болохоор ч түрүү бас айгу мэдээлэлтэй ойр. Жишээлбэл одоо оюугаа ингээд онцолж байгаа хэрэг шиг надад бас ингээд мартагддаггүй онцлмаар хэрэгүүд байдаг. Гэхдээ нөгөө баян ингээд бэлдээл хийгээл яваад байгаа болохоор гинт тэнд нэрээ танах тим юм гаргасан байлээ те гингүүд нөгөө би тэрийг хийлүү яалаа гэдгийг одоо мартаар хэмжээний айгу олон бас хитэн юмнууд бол байгаад байгаа. Тэгээд нэмээд хэлэхэд бид бас нөгөө шүүхийн шийдвэрээ сонгохдоо ямар шалгуур тавьдаг вэ гэхээр зарим тохиолдолд нөгөө олон нийтэд нээлттэй болсон одоо нийгмийг талцуулж байгаа ч юм уу шүүган дагуулж байгаа маргаанууд байдаг. За тэднийг яг шинжилгээ ухаанч байдлаар шүүхийн шийдвэрийг уншаад за шүүх үнэхээр яг ямар хүлийн залтыг бариад хэрхэн яаж тайлбарлаад шийдвэ гэдгийг нь одоо үндэслэл бүхий байдлаар харуулахыг хичээдэг. Яг нийгэмдэр бол тэрнийг одоо шүүхийн шийдвэр гэхээсээ илүү олон нийтэд өөрсдийн байр сууриараа ингэ тайлбарладаг бол тэрэн дээр яг энэ шүүхийн байр суурийг нь оруулж ирээд танилцуулахыг хичээдэг. Зөв мэдээлэл өгөхийг хичээдэг тийм. Тэгээд түүнээс гадна бас яг нөгөө цаг үеийн одоо хууль хэрэглээний асуудалтай зүйлийг бас ярихыг хичээдэг. Жишээлбэл одоо нөгөө шинэ хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхлээд одоо 4-5 жил болгоч байна. За энэ хууль дээр нөгөө уртын ээлжийн зохицуулалт гээд байдаг. Одоо нөгөө ростроор явж байгаа ажилтнууд маань 8 цагаас илүү 12 цаг ажиллаж байгаа шүү дээ өдрийн. Тэгэхээр нөгөө нэмэгд одоо 8-аас илүү 12 цаг ажиллаад байгаа тэр 3 цагийн зөрүүдээр илүү цагийн хөлс авах юм уу гэд асуудал жишээ шүүх дээр яаж ийн гэд хардаг ч юм уу. Иймэрхүү одоо нэн шин хууль эрх зүйн маргаануудыг ерөнхийдөө ярьж дээд шүүхийн байр суурийг тэрэн дээр ямар байгааг харуулж явдаг байгаа. Тэр саний таны жишээ авч ярьж байгаа тэр уурхай арчилчдын ростроор явдаг. За тэгээд нэмэгдэл цалин нэхэмждэг маргаан чинь миний ойлгосноор бол эхний нэг хэдэн маргаанууд дээр хангахдаг юм шиг байгаа тий. Анхан давх дээр
одоо нэмэгдэл хөлсийг олохгүйгээр шийдэжсэн тий. Тэгээд улсын дээд шүүхээс яг жишг болж нэг шийдвэр гарсан санагдаж байна. Тэр маргааны хувьд гэвэл яг эхлээд одоо анхан давхар нь дээчүүх хүртэл яваагүй тохиолдол дээр зарим дээр нумс одоо хангагдаагүй юм шиг байгаа. Тэгээд дээчүүх дээр яг очиод эхний удаадаа бол бас буцаасан байт юм лээ. Дээчүүх буцаагаад тэгээд нэг шүүгч нь бол тусгай санал бичсэн. За тэгээд тусгай санал бичсэн шүүгч нь болохоор за ер нь бол шийдчих болохоор юм байна шүү дээ. Ер нь нотлох баримт цугларсан юм байна. Үйл баримт тодорхой юм байна. Энэ хүрээндээ шийдчих болохоор юм байна шүү дээ гэж бичсэн. За гэхдээ нөгөө бүрэлдэхүүнээр шийдвэр гаргаж байгаа учраас дийлэх шүүгчд нь бол анхаачны шүүх рүү одоо тодорхой нотгой баримт одоо энэ үйл баримтыг бүрэн зүрэн бүрдүүлж байж дүнэлт хэмээн ингээ буцаасан байсан. За тэгээд тэрнээс хойшоо ирсэн шийдвэрүүд бол бүгд ер нь нэг талдаа гараад нэмэгдэл хөлс олох хэрэгтэй юм байна гэдэг тал руугаа бол явцсан байлээ. Тэгээд тоолоход баг одоо 20 гаруй баг шийдвэр ер нь ээлж дараалал хүмүүс мэдээд ингээ шүүгд хандаад яваад байгаа юм гэж харсан. Энтэй төстэй нэг кейс ирж байгаа. Одоо жишээлбэл сүүлд яг хэргийн мэдээлэл хуудас бэлдээд явж байхад сая яг 2025 оны хавар буюу 2-5 сарын хооронд амар их одоо сэтгэл санааны тохирол хэмжлэгтэй холбоотой кейсүүд улсын дэжүүхтэр эрүүгийн хэрэгүүдээр айгүй батсан. Хэрвээ та гадралж байвал бас нөгөө сүүлд 2024 онд дэлгүү 23 оны сүүлээр жил улсын дэжүүхээс нөгөөний сэтгэл санааны хохирлыг тооцоолохтой холбоотой журам энтрол гаргасан шүү дээ. Иргэний үйл гэсэн өөрчлөлт ороод холбоотой хуулиудад өөрчлөлт ороод ингэ явсан. За үүнтэй холбоотойгоор одоо яг улсын дэжүүхтэр айгүй олон төстэй хэрэгүүд очоод ижил байдлаар шийдвэрлэгдээд яваад байгаа. Анхан болон давхан болохоор арай өөр шийдээд тэнгууд усын дэжүүх бол тэн дээр нэрээ өөр шийдвэр гаргаад гэтээ сүүлд явж байгаа 5-6 миний харсан кейс дээр усын дэжүүх бол нэг л одоо байр сууриа шийдээд байгаа. Тэрний юу гэхээр одоо жишээлбэл аль нэг эрүүгийн хэрэг дээр одоо хөрөгч бол сэтгэл санааны хохирол нэхэмжлээд ороод ирж байгаа шүү дээ. Тэгвэл тэр сэтгэл санааны хохирол нэхэмжилж орж ирж байгаа одоо нэг тийм эдийн засгийн хөв дүн байх хэрэгтэй болчих шүү дээ. Нэг тоо байх хэрэгтэй болчихно. Тэр тоог бол одоо жишээлбэл мөрдөгчүүд дүгнэлт гаргах замаар юуг баримтсан бэ гэх юм бол яг одоо усын дэжүүх гаргасан тэр холбогдох журмыг баримтлаад одоо хөдөлмөрийн үсний доод тэтгэх үрдүүлсэндээ тэмцүү ч юм уу те ийм хохирол байгаа учраас хүндөвтөр хохирол хүн тохирол ч юм уу те гэдгээс нь шалтгаалаад тогтоочж байгаа. Гэхдээ мөрдөгч өөрөө дүгнэлт гаргаад анхан давхан тэрийг хангаад шийдвэр гаргахтаа хохирогчд бол одоо мөрдөгчийн дүгнэлтэд дагуу ийм хэмжээний сэтгэл санааны хохирлыг бол ингэж олох ёстой байна гэдэг байдлаар гарчингууд усын дэжүүхтэр бол тэн дээр одоо сүүлийн миний харсан 4-5 хэрэг дээр бол үгүй энэ бол одоо шүүх шинжилгээний тухай хууль зэрэг бусад хууль тогтоомжоор заавал шинжээчийн дүгнэлт гаргах ёстой маа. Зөвхөн мөрдөгчийн дүгнэлтээр ингэж явах одоо ийм дүгнэлтээр явчих одоо асуудал бол биш ээ. Хууль тогтоомжийн хүрээнд заавал шинжээчийн дүгнэлт гаргана гэдэг ч юм уу те. Тэр нэг үүнтэй төстэй амар олон хэрэг жишээлбэл одоо нэг дор айгүй явж шийдвэрлэгдэж байгаа нь бас энэ хаврын одоо онцлог хэрэгүүдийн нэг байсан гэх юм уу? За ер нь одоо энэ төслийн талаар хүмүүс ямар сэтгэлтэй байдаг вэ? Одоо жишээ нь YouTube дээр орж байгаа подкастн дээр нь тэр шүүхэн шийдвэрийг ойлголоо гэдэг юм уу? Одоо юу гэдэг те. Тэр талаар нэг та бүхэнд ямар санаа бодлоо байгаа вэ? Ер нь бол яг бидэд одоо YouTube дээр подкастаа нийтлээд баг 3 жил арай хүрэхгүй л 2 жил гарна л болж байгаа. Эхэндээ бол яг угаасаа нэг амар хүмүүс бол одоо юу гэдэг амар сонсдоггүй бол байсан. Гэтэ нөгөө бид хэд өөрсдийнх нь төгөж байгаа одоо сувагтэй одоо сурталчилж байгаа байдлаас тэрэнд айгүй нөлөөлж байгаа байх. Өөртөө бас айгүй дархан хүмүүс бол байж таарад байгаа. Тэнгүүт нөгөө маргааныхаа одоо нэр мэрийг олж жишээлбэл бид нар ингээл яг нөгөө хуульч өмгөөлөгч ойлгохоор байдлаар өгдөг ч юм уу те бараг иргэний үйл тэр гэрээний асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэх юм уу тиймэрхүү байдлаар өгөөд явсан. Гэтэ яг бид эдийн зорилтод одоо зориод байгаа сонсоосоо гэж хүсэж байгаа хүмүүс маань яг хөө дийлэхтэй бол бидний салбарын хүмүүс гэхдээ одоо ямар ч энгийн хүн сонсоод ойлгомжтой байдлаар ярил гэдэг байдлаар бид нар одоо зорж байгаа. Гэхдээ манай сонсогч нар маань угаасаа дийлэнхтэй яг манай хуулийн салбарын л одоо хуульч өмгөөлөгчд бол төгссөн эрх зүйч нар за эсвэл яг хуулийн оюутнууд бол байгаад байгаа. Тэгээд сүүлийн үед бол айгүй одоо подкастууд дээр айгүй тийм реакшнтай хариу одоо хүмүүсээс комент авдаг болсон. Тэгээд оюутнууд дийлэхэнд ашиг байгаа. Тэгээд сургуулаа төгссөн одоо хуулийн шалгалтандаа бэлдэж байгаа ч юм уу айгүй идэвхтэй судалгаа хийдэг хүмүүс бол ашиг байгаа. Стач холбогдолтой кейс байна, тэ зөв кейс байна. Баярлалаа гэх зэрэг одоо комментүүдийг их өгдгөөс гадна ер нь бол иймэрхүү одоо өөр юм судалж үзүүл яасан юм бэ? Энэ чиглэлтэй төстэй юм юу байна гэдэг тиймэрхүү комментүүдийг бол өгч байгаа. Тэгээд яг нөгөө хэрэгтэй үндэ хүрээд байх юм бол манай оюутнуудад ч юм уу яг тэр зорилттой хүмүүстэй айгүй сонирхолтой байгаа юм болов уу гэж бид нэр бодоол байгаа. За түрүүн хууль хэрэглээний нэгдмэл байдлын талаар бас ярьж байна тий. Хууль хэрэглээний нэгдмэл байдал гэдгийг манай иргэд үзэгч сонсогчдод нэг энгийнээр тайлбарлаад өгөөч. За нөгөө энэ их урт туг болно гэдэг шиг. За айгүй давчээрээ. За ер нь
одоо бид нарыг ингээд судлаад нэлээд их тийм хууль зүйн судалгаа хийгээд үзэхээр 2021 оны хүртэл бол манай улсад ер нь дийлэх хэрэг маргаан ер нь хэрэг маргаан 3 шатны шүүхээр явдаг ийм тогтолцоотой байжээ. Өөрөөр хэлбэл за талууд гомдоод яваад байвал ер нь дээч хүртлээ явж болно. За дээч хүүхдээр одоо нөгөө хэлбэрийн шаардлага хангаагүй гомдлыг буцаахаас биш одоо бусад дийлэх тохиолдолд гомдлыг авч шийдвэрлэдэг байсан юм байна гэдэг ийм статистик байгаа. За тухайлбал 2021 оноос хойш дээч хүүхний иргэний эргийн танхим хэзээлд нэг 2700-800 за хаяа бүр 3000 гаруй хүртэл тооны маргааны шийдвэрлэдэг асар өндөр ачаалттай байсан. За тэгээ 2021 онд юу болсон бэ гэхээр нөгөө 19 онд Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагав 2021 онд шүүхийн тухай хуулиа шинжилсэн. За шинжилсэн шүүхийн тухай хуульд одоо манай улсын эрх зүйн тогтолцоонд нэлийн шинэлэг зохицуулт орж ирсэн. Тэр нь бол улсын дээд шүүх гэдэг байгууллагынхаа зорилгын тодорхойлсон. За нэгдүгээр дээд шүүх бол хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах юм байна гэд. За тэгээ энэ зорилгыг хэрэгжүүлэхэд дээд шүүх яаж одоо энэ зорилгоо хэрэгжүүлэх вэ гэхээр хяналтын журмаар гаргаж байгаа нөө дээд шүүх рүү очиж байгаа гомдлууд маань ингээд шүүлтүр тогтоогод өгсөн. За тухайлбал дээд шүүх рүү ямар гомд очих юм бэ гэхээр анхан дав заалдах шатны 2 шүүх ч юм уу эсвэл ер нь шүүхүүд хоорондоо маргааныг зөрүүтэй шийдсэн бол дээд шүүх авна. За хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаад тэрийн шүүхийн шийдвэрт нөлөөсөн бол дээд шүүх авна. За тэгээд зарчмын одоо ач холбогдолтой маргаан байвал дээд шүүх авна гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар ингээд шүүлтүр тогтоогоод дээд шүүх бол ийм хамгийн ач холбогдол бүхий маргаануудыг авч хэлсэн. За яагаад ингээд ач холбогдолтой маргаанаа шүүж аваад байгаа вэ гэхээр дээд шүүх бол нөгөө хүн хүчний хувьд одоо цаг хугацаа нөөц боломж хязгаарлагдмал. Тэгэхээр тэр цаг хугацаа нөөц боломжоо хідэн одоо тэг чанартай шийдвэр гаргаад тэр чанартай шийдвэр нь өөрөө шүүхийн тогтолцоонд нэгдмэл байдлыг тогтоох ийм зорилгоор ерөнхийдөө ингээд шүүлтэр тогтоогоод цөөн маргаан авч эхэлсэн байдаг. За тэгээд бидний судалснаар бол 21 оноос хойшоо одоо дээд шүүхийн нэг танхим 2700 маргаан авдаг байсан гэхэд 21 оноос хойшоо ерөнхийдөө нэг 10 дахин буурсан ийм үзүүлэлт гарч ирдэг. За 200 гаруй ч юм уу маргаан аваад ихсэн. Одоо сүүлийн жилүүдэд буцаад нэг 300 400 болсон байж магадгүй. Ерөнхийдөө ингээд огцом дээд шүүхийн авж байгаа маргааны тоо буурсан. За тэгээ эсэргээрээ бол чанар нь дэвшилсэн ийм нэг эсрэг одоо динамик харагддаг. За тэгээд хууль хэрэглээний нэгдмэл байдал өөрөө яагаад ач холбогдолтой юм бэ гэж. За үндсэн хуулийн дээр болохоор нөгөө хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байна гэж үг байдаг. За хуулийн өмнө тэгш байгааг бол ойлгож байна те. За хууль бүхэнд адилхан үйлчлэх юм байна. Шүүхийн өмнө тэгш гэдэг чи юу гэсэн үг вэ гэж. Тэгэхээр нөгөө шүүхтэр ижил төстэй жишээ нь рострийн маргаан байлаа гэж бодъё те. За ойлгоход ажилтдаг нэг хүн, за дорногоогт уурахад ажилтдаг нэг хүн яг ижлэхэн асуудлаар шүүхтэр очиж маргахад нэгийг нь хангаад нөгөөх нь хангахгүй бод шүүхийн өмнө тэгшүүш болчихж байгаа. Тэгэхээр шүүхийн өмнө тэгш байна гэдэг нь өөрөө одоо ижил төсөөтэй үүд баримттай тийм хуультай маргаан дээр ижил төсөөтэй байдлаар шийдвэр нь гарах энэ зарчмыг хэлээд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө шүүхийн өмнө тэгш байна гэдэг нь та одоо Аранга аймагт юм уу эсвэл тэр Дорнод аймагт байх нь хамаагүй таны одоо маргаж байгаа асуудлыг чинь цөмөн ийм адилхан болвол шүүхэд ижил төстэй шийдвэрүүд гаргаж явах хэрэгтэй гэдэг ийм зарчим байгаа. Тэгвэл шүүхэд өөр шийдвэр гаргаад ирээд хүмүүс яг одоо юунд итгэх вэ гэдэг ийм асуудал гарч ирнэ. Тэгэхээр хууль эрдэнэний нэгдмэл байдал нь өөрөө ингээд шүүхүүд даяараа одоо ижил төсөөтэй байдлаар хуулийг тайлбарлаж хэрэглэх. Тэр нь цаашлаад одоо бусад эрх мэдэлтэй ингээд нөлөөлөөд явах юм ач холбогдолтой байдаг. Хууль хэрэглээний нэгдмэл байдал гэдэг энэ ойлголтын дээр ер нь сул тал гэдэг юм уу тийм зүйл байгаа болов. Яг нь миний зүгээр заримдаа надад бодогддог нэг бодол нь болохоор за яг мэдээж хууль хэрэглээний нэгдмэл байдал байх ёстой юу байх ёстой байх. Гэхдээ зарим кейс төр гэдэг юм уу эсвэл одоо зарим кейс төр эсвэл одоо энэ хууль хэрэгжилж байгаа байдал нь гэдэг юм уу нэг тийм одоо сул талтай юм зөрүүтэй ойлголт бас байх шиг байгаа юм. Тэр тал дээр юу гэж бодож байгаа вэ? Ер нь бол одоо нэгдмэл байдал гэд яваад байгаа нь одоо нэгдмэл байдал гэдэг нь ерөөсөө өөрчлөгдөшгүй ингээ хад чулуу мэт зүйл бол биш. Юу гэсэн үг вэ гэхэлэр одоо дээд шүүхийн жишг шийдвэр ч өөрөө өөрчлөгдөж болдог. За жишээ нь магадгүй тэр хуулийнхын зохицуулалт өөр болчвол дээд шүүхийн шийдвэр одоо өмнөхөөсөө өөр болох нь гарцаагүй. Тэрнээс гадна ер нь ингээ дээд шүүх одоо явцын донд ухаарад за энэ заалтын чинь бол ингэж тайлбарлахгүй юм байна. За арай өөр байдлаар тайлбарлахгүй болвол энэ чинь бид нар буруу жишг зохицуулсан юм байна гэх байдлаар өөрчлөгдөх зүйл байдаг. За тэгээ бидний хувьд яг сүүлийн үед анзаараад байгаа зүйл юу вэ гэхээр дээд шүүхийн танхимын шүүгчдийн бүрэлдэхүүн өөр болчхоор шийдвэр өөрчлөгдөд байгаа. Мэрсэр тохиолдол байгаа. За жишээлбэл одоо амнат тооцохтой холбоотой шүүхийн шийдвэр дээр ингээд жишг нь өөрчлөгдөд яваад идэг юм. Тэнгүүд нөгөө нэгдмэл хэрэглээ чи яасан бэ гэд хүмүүс гайхаад идэг. Тэнгүүд энэ цаана юу вэ гингүүд нөгөө танхимын бүрэлдэхүүнд ямар шүүгч орсон байна гэдгээс хамаарат ингээд шийдвэр өөрчлөгдөд байгаа асуудал байдаг.
Тийм энэ бол ихтэй жишээлбэл одоо нөгөө шүүгчнэр гэдэг чинь бас одоо яг олон жил ажилласан арвин туршлагатай тийм хүмүүс байхаас гадна өөрсдөө ихтгэл үнэмшил мэдлэг тулгуур шүүж байгаа шүү дээ. Тийм болохоор яг одоо тэр танхим бүрэлдэхүүн өөрчлөгдөхөөр зарим шийдвэр ингээд ганц хоёр кейс төр жишээлбэл нэгдэл байдал байхгүй байгаа гэдэг шиг ер нь бол яг тэр нөгөө хүнийх нь үзэл бодол бас нэг нөгөө хүнээсээ хараад байхаас албагүй болохоор л нэг тиймэрхүү шийдвэрүүд гарч нэж бидэд бас сүлд анзаараад онцолсон юм. Тэгээ энэ дээр яг өөрийнхөө бодлыг хэлэхэд нөгөө нийгэм нь өөрөө харилцаанч тэр байнга хувцаж өөрчлөгддгийн хэрээр гэдэг шиг яг шийдвэрүүд маань яг нэгдмэл байна гэдэг нь бол одоо хад чулуу мэдвэл биш гэдэг шиг те ижил үйл баримттай ч гэсэн нөгөө одоо хүнийх нь нэхэмжлэгчийн ч юм уу эсвэл нөгөө холбогдсон хүнийх нь нөхцөл байдал нь өөрөж болно шүү дээ те тиймэрхүү байдлаар шалтгаалаад яг өөрөөр байх кейсүүд бас ер нь анзаарагддаг юм. Тэгэхээр энэ дээр л яг одоо тийм сул тал гарах бол хэсгүүд бас байна. Гэхдээ нөгөө бас шүүхээс одоо арай нюанстай хандах тийм одоо хэсгүүч бас байдаг юм шиг бол харагддаг. Бас айгүй тийм олон талаас нь харах хэрэгтэй салбар юм шиг бас харагдаад идэгий. Зүг. Одоо жишээ нь Америк улсын дээд шүүхийн шийдвэрүүд ч гэсэн эргэж уцдаг тий. Өмнө шийдэгдсэн байсан кейсүүд одоо өөрөөр шийдэгдэх тохиолдлууд байдаг тий. Тэрнтэй яг юу л гэж ойлгосон. Шүүхийн шийдвэр мэдээж шүүх нотлох хуримд за одоо хууль хэрэгжилж байгаа ч гэсэн бас тухайн цаг үе нийгмийнхаа хөгжлөг дагдаг юм шиг байгаа юм. За миний дараагийн асуулт болохоор за манай өмгөөлөгч нарын дунд нэг юм яриа байгаа юм. Дээд шүүх ер нь гомдол хүлээж авахаа болцсон байлаа шүү дээ. Ер нь ямар өмгөөлөгч нарын гомдлыг дээд шүүх хүлээж аваад шийдээд идэх гэсэн нэг юм ойлголт яваад байгаа юм. Та бүхний судалснаар за улсын дээд шүүх одоо түрүүн бас хальт дурдсан тийм улсын дээд шүүх ер нь яг ямар төрлийн маргаан, ямар төрлийн гомдлыг илүү түлхүү одоо авч хүлээж шийдвэрлэж байгаа харагдаж байгаа байна. За ихтэй нөгөө гомдол ер нь авах байцаа ингээд нэг шүүмжлээд байгаа шүү дээ. Тэрэн дээр за ер нь бол дээд шүүхийн одоо тэр нэг гаргацсан хяналтын журмаар гомдол шийдвэрлэхтэй холбоотой өөрсдийнх нь гаргасан журамч байдаг. Тэгээд тэр журмын зохицуулалт эдрийг харж байхад бол дээд шүүх эхлээд одоо нөгөө гомдлыг хилцүүлэх хэсэх буюу авах үгүй юу гэдэг нэг одоо танхимын шүүгчтэй хуралдаан болж байгаа. Тэрэндээ одоо зүгээр нэг ханхуу суужгаад авъя авахгүй хичээгүй юм шиг байгаа. Тэр журмын зохицуултыг нь харахаар эхлээд урдчилсан байдлаар нөгөө шүүгчийн судлаач туслах гээд одоо хэд оронтой байна. Тэднэр нь одоо ингээд судалгаа хийгээд за энэ маргаантай ижил төсөөтэй манай одоо шүүгийн тогтолцоонд юу нэгдмэл байдал тогтсон уугүй юу гэдгийг урьдчилан байдлаар судлаад за тэгээ энэ маргааныг үнэхээр авъя үгүй гэдгээ бас уул суурьтай шийдээд авах шиг байгаа. За тэгээд яг гоо зарим тохиолдолд одоо нөгөө гомдол гаргаж байгаа талуудаасаа бас шалтгаалдаг байж магадгүй. Энийг бас бид нар бүрэн хэлж мэдэхгүй байна. Гэтэ ер нь ямар тохиолдолд гомдлыг аваад байгаа вэ гэхлээр яалтчгүй одоо анхан 5-2 хууль хэрэглээний зөрүүтэй за эсвэл тухайн маргаанаар одоо анхан 5-2 хууль хэрэглээний зөрүүтэй ч гэсэн давх нь одоо нөгөө нийтлэг жижигээ дагцсан байвал авахгүй байгаад байгаа юм шиг байгаа. Өөрөөр хэлбэл давхаар нөгөө шийдвэр чи ер нь зөвөрөөд явчихж байгаа учраас тэрийг авахгүй байгаа байж магадгүй. Гэхдээ зарим тохиолдолд ингээд үнэхээр муу гомдол өвчтсөн байхад аваад штэ гэдэг нэг шүүмжлэл байдаг. Энэ дээр бид нар 21 онд за 23 онд юм байна. Нийтийн нийгэм форумын дэмжлэгтэйгээр хяналтын журмаар гаргах гомдолд үндэслэл тогтоох зохицуултыг хэрэглэе гэдэг захиргааны маргаан дээр тийм судалгаа хийжсэн. За тэр судалгаа хийж байгаа үедээ бид нар бас дээд шүүхийн шүүгч нартай төврийн аргаар ярилцлага хийжсэн. Тэгээ шүүгч нар нь болохоор ямар байр суурьтай байдаг вэ гэхээр ингээд гомдлоо одоо муу битсэн ч гэсэн тэр цаад асуудлыг харуул үнэхээр ингээд хууль хэрэглээний хувьд хаалгах шаардлагатай. За анхан 5-2 үнэхээр буруу шийдсэн тохиолдол байдаг. Тэнгүүд энэ гомдлоо буруу битсэн энэ гомдол дээр одоо анхан 5 зөрүүтэй гэдгээ зөв хэлж чадаагүй байна бид нар энийг авахгүй гэж нүдэ анаад өнгөрдгүү гэж байгаа юм. Тэгэхээр нөгөө хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах гэдэг үндсэн зорилгоо бариад үнэхээр практикаас зөрчсөн байв тэр гомдлыг одоо муу бичигдсэн байсан ч гэсэн авдгийн байна гэдэг нэг тийм дүгнэлтэд хүрсэн. Тэгээд хамгийн гол нь тэр дээд шүүх рүү гомдол гарах одоо 4 үндсэл байгаа. Тэнгүү тэр 4 үндсэл рүү одоо оруулах хэмжээнд гомдлоо бичнэ гэдэг бол өмгөөлөгчийн мэрэгжлийн ур чадварыг сорьсон юм сорилт юм шиг байгаа. Тэгэхээр жишээлбэл шүүхүүдийн хууль хэрэглээний зөрүүг гингүүд өмгөөлөгч манд яг л тухайн маргаанаараа хараад за анхан давхаасаа ингэж зөрчсөн гэдэг ч юм уу тэр биш. За шүүхүүдийн хууль хэрэглээний зөрүү гэдэг үндсэл чинь Арангай шүүх, Баян үлгийн шүүх хоёрын зөрүү хамаарна шүү. За одоо миний Улаанбаатарын маргаан дээр маань Улаанбаатарын давхрын маргаанаас маань одоо Баян үлгийн тэр юунаас өөрөөр шийдсэн байна гэдэг юм ингээд маш сайн судалгаа хийгээд үнэхээр тэрийг хууль хэрэглээний зөрүү гэдгийг харуулж чадвал бас ахуулах тийм боломж бол байгаа хаа гэж бодож байна.
Тийм нөгөө үүнтэй холбоотойгоор яг уу сая нөгөө бас дурдж штэ бид 2023 онд үүнтэй холбоотой судалгаас ингээд нөгөө судлаачдын байр суурьнаас судалсан юм бол би яриад байгаа байхгүй юу. За тэнгууд нэг 21 оноос яг энэ зохицуулт нь өөрөө хэрэгжиж эхлээл тэгэл бид дөрөв за энэ үнэхээр ач холбогдолтой өөрчлөлт болчлоо. Бид шүүхийн шийдвэрээ судалгааны хэрэглэнд оруулах хэрэгтэй байна. За тэгээд одоо хүн болгон л ингэж судалж чадахгүй юм чинь сурталчлах хэрэгтэй байна гэдэг л одоо байр суурьнаас оролцож байгаа. Тэгээ яг уу тэн дээр жишээлбэл анхан одоо эхэлж батлагдсан хөлбөр нь жишээлбэл яг усын дээр жих бол 3 одоо дараах маргаантай асуудлаар одоо хяналтын журмын гомдлыг хүлээж авна гэдэг 3 л одоо заалт байлаа шүү дээ тий. Тэр нь болохоор анхан давзаалтны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэгэлсэн билүү дээ. Тэгснээ тэн дээр бол түн шууд анхан давзаалт гэж бичээд тэгээд өмнөх одоо усын дээд шүүхийн тайлбараас зөрүүтэй түнгүүтээ яг одоо процессын хувьд ноцтой алдаатай тий зөрчилтөө энэ төр гэдэг одоо 3 ширхэг заалтыг бид эдийг судалгаа хийж явах үед байсан байхгүй. За тэнгүүд 23 онд одоо шүүхийн тухайлд иргэд өөрчлөлт ороод 3 яг иргэний процессуул, эрүүгийн процессуул, цархааны процессуул үүнтэйгээ дагаад өөрчлөлт орж байгаа. Яг энэ одоо маргаан хилцдэж байх үеэр бид яг судалгаа гүйцэтгээд тэр үед юу харагдсан бэхээр улсын дээд жих бол яг одоо хуульд заасан энэ л одоо 3 үндслээрээ л одоо хэрэг маргаанд аван шүү дээ. Тэрнээс бол давуулж болохгүй бол одоо юу гэдэг чинь энд байхгүй үндслээр бол бас авч болохгүй ч гэдэм үү те. Тэнгүүд яг бид эдээ анзаарсан юм нь одоо улсын дээр зүрх саяны яг хэлсэн шиг энэ хүн гомдлоо зөв гаргаж ирээгүй байна. Гомдол гарах үндслээ зөв олоогүй байна гэж одоо аваагүй байх тохиолдол жишээлбэл байгаагүй. Яг тэр одоо цаад хууль хэрэглээний маргаанд нь айгүй анхаарч авч байгаа нь санагдсан. Хоёрдугаарт зөвхөн тэн засан 3 үндслээс гадна одоо орохгүй юм шиг хэрнээ одоо яг нэг тийм ерөнхий толгой дараах асуудлыг улсын дээр зүрх хяналтын журмаар хүлээж авна гэдэг ерөнхий толгойгоо одоо авах замаар тийм зарчмын шинжтэй юм шиг одоо юм одоо хууль хэрэглээний маргаантай юмнуудыг авсан ганц хоёр кейсүүд бас байгаа юм шиг бид нэр ажиглагдаад тэрнтэй холбоотой дүгнэлтүүдийг бас хийж исэн баггүй. Тэгээд үүндээс бид судалгаанаас дүгнэхдээ ер нь бол энэ нэг усын дээд шүүх чинь тэр үед өмгөөлөгч нар бас яг ямар одоо маргааныг нийгэм дүрнүүлсэн бэ, хоорондоо ингээд гаргасан бэ, цэцэд хүртэл одоо гомдол гаргаж ирсэн шүү дээ тий. Гаргаж ирсэн бэ гэхээр зөвхөн энэ нөгөө анхан давхын буюу энэ бошоо шатны дөрүүтэй байдлыг л авч хилцээд байгаа юм шүү. Нөгөө хөвтэй шатны буюу яг нөгөө баян онгор, өвөр хангаа хоёрын жилүүл ялгаатай тэр анхан шатны шүүгэн шийдвэр нь яг нэг үйл баримтыг ялгаатай шийдчих юм бол энэ чинь хууль хэрэглээний нэгнэл байдал биш зөрүүтэй шийдвэрлэж байна. Яг энэ хөвтэй төвшний тэгвэл одоо хууль хэрэглээний ялгаатай байдлыг авч хэрэгжихгүй юм шүү гэдэг өнгөт яг бид энэ судалсан кейсүүд дээр бол үгүй байсан байхгүй. За тэгээд яг эдгээр томьёолыг эргээд яг 23 онд бас яг тасварлаад одоо анхан болон давзаалтах шатны шүүхүүдийн тий хууль хэрэглээний зөрүүтэй тайлбарсан хэрэгүүдийг за тэгээд яг 4 дахь үндслэлд нэмсэн нь одоо яг зарчмын хувьд ач холбогдолтой тий Монгол Улсын хууль хэрэглээний хувьд зарчмын ач холбогдолтой тэдгээр хэрэгүүдийг авч шийдвэрлэнэ гэд сүүлд бас хэрэгүүд авч шийдвэрлсэн ер нь бол ийм юмуд байсан. Тэгэхээр яг тэр нөгөө гомдол бичиж байгаа хүнээсээ гадна үнэхээр одоо үндсэл бүхий гомдол бичээл тий ур чадвараа гаргаад ирэх юм бол тэн дээр бол дээжхүүд бол авахаас гадна үнэхээр одоо цаад маргаан нь үнэхээр ач холбогдолтой гэж үзчихвэл би үүнд гомдолтой байна шийдвэрлэж өгнө гэж бичэн чараг авсан кейсүүд бол харагдсан гэсэн. Ойлголоо. Улсын дээд шүүхт гомдол гарах 4 үндсэл байгаа тий. За тэрний нэг нь болохоор эргэцүүн шинэ ойлголт, эсвэл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндсэл байгаа тий. Энэ үндслээр ер нь дээд шүүх хүлээж авсан маргаанууд байдгүй. Ер нь ямар маргаанууд байдгүй. За нөгөө бид ч бас нэлээд олон дугаар хийсэн болохоор зарим дугаар одоо бүдэг бадг санаад байна. Ютэж нэг манай Мягмар Зуран гэдээ бас багийн маань гишүүн байгаа. Тэр гишүүний маань бэлтгэжсэн нэг нөгөө татвартай холбоотой нэг маргаан байсан. Хятад одоо Хонконг нөгөө давхар татварын гэрээ байгуулсан. Одоо Монгол улс өөр гадаадын улстай. Тэгээд ер нь хоёр талд олон улсын гэрээ байгуулсан. Тэнгүүд ингээд Хонконгийн нутаг дэвсгэр дээрч байдаг тийм хуулийн этгээд тэгээд нөгөө татварын алба болохоор давхар татварын хэлцээрт тухайн хуулийн этгээд хамаарахгүйгээ үзсэн. Энэ маргаан явсаар иж байгаа дээд жүгтөр очиод Хонконг үлээ Макао ч үлээ тэр нутаг дэвсгэрч өөрөө Хятадд хамаарах юм байна. Хятад Монгол хоёр давхар татвар хэлцээртэй юм байна. Тэгэхээр ер нь бол татварын хөнгөлөлт идэх үнэлэлтэй юм байна гэсэн байдлаар нэг тиймэрхүү шийдвэр байсан. Тийм тоглоомч нөгөө орноо гарна гэдэг шиг амар олон дугаар ирсэн. Гэхдээ яг энэ нөгөө өөрчлөлт батлагдсанаас хойш бол энийг үнэлж авсан гомдлол яхахгүй байсан гэдэг бичиж байгаад тийм. Тэгээд энэ нөгөө зарчмын ач холбогдолтой шинэ эрх зүйн ойлголт гэдэг энэ томьёол өөрөө бас их онцлог одоо манай улсад их онцлог юм шиг санагдаад байгаа юм. Яг тэгэхээр одоо манай улс чинь яг жилд баталж байгаа энэ хууль тогтоомжийн тоо за тэгээд хууль тогтоомж батлана гэсэн энэ нөгөө хууль тогтоомжийг боловсронгуйлах үндсэн чиглэлгээд төлөвлөгөөг нь харахаар одоо
4 жил тутам ингээд 100 гаруй хуулиудыг батлан гэж төлөвлөсөн байгаа юм. За тэр 100 гаруй хуулиудах нь бараг 30-40% нь анхдагч хууль байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол улсад урд хожид байгаагүй цоо шинэ хууль гэсэн үг. За тэгээд энэ их төлөвлөгөө за тэгээд баталж байгаа хуулиудыг нь харахаар манай улс бол хөгжиж байгаа юм байна эрх зүйн тогтолцооны хувьд. Тэгээд шинээр хуулиуд ингээд маш их боловсруулж байна. За тэгэнгүүт энэ одоо шинэ хуулиуд боловсруулж байгаа чи өөрөө нийгэмдэр ингээ хэрэгжээд эхлэхээр яалтчгүй хууль хэрэглээний асуудал үүснэ. Тэгэд энэ шинэ хуулиудтай холбоотой асуудлууд чинь нэг ялангуяа энэ шинэ эрх зүйн ойлголт зарчмын хувьд ач холбогдолтой гэдэг үндслээр дээд жих рүү орох юм биш үү гэдэг ойлголт бол биднэрт байгаад байгаа юм. Жишээлбэл одоо кибер аюулгүй байдалтай холбоотой маргаан ч юм уу те. Яг нь кибер аюулгүй байдлын тухай хууль хэрэгжээд нэлээдгүй олон жил болж байгаа. Гэтэ яг ингээд одоо иргэдийн маш олон мэдээлэл алдагдчихвал одоо тэр иргэд ингээд класс акшн гаргаад ихэмжил тавихад яах вэ гэвэл одоо энэ манай дээр бол шүүхийн практикт хөвшээгүй зүйл. Тэгэхээр энэ мэтчлийн шинэ юмнууд бол яг энэ үндслээр дээд шүүх рүү орох юм байна гэж бид нэр бол судлаачийн хувьд харж байгаа. Тийм. Одоо сүүлд яг жишээлбэл нөгөө нэг юм батчлуу юм чи одоо донорын маргаантай хэрэг нэлээ өрнөсөн шүү дээ. Ер нь аль бүхэл хэвлэл мэдээллийн суугаар ингэж яваал айгүйх одоо нийгмийг талцуулсан ч юмнууд их явсан тий. Тэн дээр жишээлбэл бид бас л нөгөө нэг одоо шүүхийн шийдвэрийн ач холбогдлыг таниулах зорилготойгоор л ингээл явдаг болохоор айгүйх чихт тавьж одоо чагандаг байхгүй юу? Иймэрхүү маргаанууд дээрээс хүмүүс зөв мэдээлэл хүргэчихсэн тий. Ингээ буруугаар ойлгоод өнгөрчихгүй гэдэг байдлаас айгүй анзаардаг. Тэнгүүд яг сүүл тэнээр нөгөө хүний хувийн мэдээлэлтэй холбоотойгоор шүүх цэгмэнд бол анханд авах болон тогтоолыг бол нийлт бол байршуулаагүй. Гэхдээ усан дээд жүхээс бол тогтоолох хурангуугаар оруулчихсан байсан юм. Яг одоо бас нэг юм усан дээд жүх бол өөрөө хурангуугаар оруулаад явдаг болсон шүү дээ. Асаач холбогдлоор үүдэх ингээд тэр хурангуу болоос нэлээд дэлгэрэнгүй хурангуу ороод тэгээ бид хамгийн сүүлийн подкастын дугаараа оруулсан. Ягаад тэрийг онцолж байгаа вэ гэдгээрээ саялсанчлан нийгэмд айгүй их одоо хилэлцүүлэг өрнөцөн хүн болгон айгүй мэддэг болчихсон тий. Бүхэл мэдээний сургуудаар явж байгаа болохоор нэг дүн мэдээлэл хүргэчих ингээд дууссан шүү гэдэг тэр юуг одоо ингээд хууль хэрэглэнийхэн тайлбартанд хүргэмээр байсан байхгүй. За тэнгууд усан дээд жүхөө хураангуй бол тэн дээр тогтоолынхаа нь одоо үндэслэл хэсэг яг хууль хэрэглээний одоо үйл баримттай хүний хувийн мэдээлэл дурдахгүйгээр яг хууль хэрэглээний хувьд за эрх зүйн зарчим за эрүүл мэндийн шинжилгээ ухааны хувьд ч гэсэн анагаахын шинжилгээ ухааны хувьд ч гэсэн айгүйх одоо зарчим тайлбарласан тэр хураангуйг оруулсан байсан. Тэн дээр одоо жишээлбэл анхан болон давзаалдах шатны шүүх нэг одоо шийдлийг гаргасан байсан байгаа хгүй хууль хэрэглээний хувьд. За тэгээд тэрнээс гадна энэ 13-ийн бишээ эрүүг үйлэн тусгай ангийн одоо нэг гэмт хэрэг байгаа шүү дээ. Хүний одоо идэрхнийг хууль бусаар ингээд донорын юунд ашиглах ч гэдэг юм уу те. Зүйлчлэн бол мартчихлаа. Тэн дээр жишээлбэл анх удаа хэлэлцэж байгаа гэж байгаа хгүй тэр гэмт хэргийг Монгол улсын шүүх анх удаа хэлэлцүүлж байгаа. Тэгэхээр энэ бол миний бодлоор усын дээд жүх бол яг дахиад зарчмын хувьд ач холбогдолтой гэдэг байдлаар шийдвэрлсэн байх гэж бол бодсон. Тийм бол хэрэгүүд бас байна. За ойлголоо. Миний дараачийн асуулт болохоор ер нь нөгөө судлаач нар учраас би бас зүгээр та бүгдийн үзэл бодлыг сонсъё гэж бодож байгаа юм. За Монгол улсын үндсэн хуулийн 49 дугаар зүйлд шүүгч хараат бус байж гагцхой хуульд захирагдана гэсэн заалт байгаа тий. Гэтэл хууль хэрэглээний нэгдмэл ойлголт гэдэг одоо энэ ойлголт 2021 оноос хойш одоо хуулийн салбарт гарч ирээд яг мэдээж өмнө байсан л та бас тодорхой хэмжээнд байсан тий. Тэгэд одоо болохоор бас нэг юм одоо юу гэдгийг улсын дээд шүүх ингэж шийдсэн учраас анхан шатны шүүх ингэж шийдэх ёстой гэсэн бас нэг хандлага байгаад байна тий. Би энийг бас юм 50% юм болов уу гэж харагдаж байгаа. Шүүгч бол хуульд захирагдах ёстой. Өөрөөр бол кейст захирагдахгүй тий. Одоо юу гэдгийг энэ дээр та бүхний бодол ямар байдаг вэ? Ер нь яг угаасаа нэг талаараа хуульчид мөнгөлөгчд маргаж байгаа нэг талаараа манайх чинь жишгийн эрх зүйтэй улс орн биш үү те. Одоо Англи Америкийн Саксоны эрх зүй гэдэг шиг дээд шүүхийн гаргасан ч юм уу тэр шийдвэрийг дагаад тэргээ хэрэглээ тэргээ бүр ингээ шүүгэн шийдвэртээ ишлээж явдаг тийм одоо тогтолцоотой биш те. Яг шүүгч бол хууль захирагдана гэж байгаа. Яг энэ дээр одоо яг хувь судлаачийн маань байр суурь юу гэхээр за яг улсын дээд шүүхээс хууль хэрэглээний тайлбарыг ч юм уу эсвэл давзаалгачны шүүгчдээ хууль хэрэглээний тайлбарыг хийгээд тэрийг улсын дээд шүүх хүлээж авах бол тэр маргааны хувьд давзаалгачны шүүх бол эцсийн шийдвэр болчихж байгаа шүү дээ тий. За тэнгууд одоо бусад шатны шүүхтэр анхан шатны шүүхтэр эсвэл бусад шүүхтэр миний бодлоор одоо шүүгч бол заавал одоо усын дээд шүүх ингэж хэлсэн чинь ингэж л тайлбарлаж хэрэглэнэ гэдэг агуулга бол биш гэж харж байгаа. Нэг талаар. Нөгөө талаас яг сая хэлсэнчлэн шүүгч хууль хэрэглээс гадна одоо тэр өөрийнхөө одоо туршлага өөрийнхөө мэдлэг дээр үндэслээд одоо хуулийг хэрэглээд өөрийнхөө одоо өнцгөөс тэр одоо шийдвэрийг би бол ингэж шийднэ гэд хууль хэрэглээгээ тайлбарлаад хэрэглэж байгаа тий. Тэр нь нэргээд дээшээгээ одоо
дав залдах руу юм уу усын дээжих рүү яваад унахгүй байх тохиолдлыг бид нэр үүсэхгүй. Ягаад тэгэхээр тэр хэрэг дээр жишээлбэл одоо өөр үйл баримттай эсвэл яг тэр одоо хэргийн холбогдогчийн оролцогчийн үйл баримт өөрөөс юм байж болно. Тэр тохиолдолд те одоо яг хэрэгжилж байгаа зүйл залтын өмнөх тохиолдолд ижил байсан ч гэсэн тэр тохиолдолд энэ зүйл залтыг ингэж хэрэглэх нь зөв байсан маа гэдэг өнцг нь бол зөв үндэслэл бүхий байхад миний бодлоор одоо заавал ингэж хэрэглэх юм байна гэдэг тгийж ишилж авах ч юм уу те эсвэл ишилэхгүй ч гэсэн давуулгын хувьд авч явах заавал гэдэг агуулга гэж бол бодохгүй байгаа. Одоо шүүгч бол яг тэрэндээ захирагдана. Гэхдээ одоо яг ижил төрлийн кейсүүд дээр те үнэхээр одоо саяны ростер шиг ч юм уу те эсвэл тэр одоо сэтгэл санааны охирлыг одоо гаргаад байгаа тэр кейсүүд дээр бол яг тэр хууль хэрэглээг бол бий болох нь илүү ач холбогдолтой чухал гэж харж байгаа. Малаа маань одоо нөгөө шүүгч өөрөө бүрэн эрэхтэй. За тэгээ ялангуяа энэ материалыг агуулгаар шүүгчийн нэгэнд гаргаж байгаа шийдвэрг бол өөр итгээд одоо нөгөө тэрнтэй холбогдож шүүгчид ямар нэгэн буруу оноох тийм зүйл бол байдаггүй. Шүүгчид хариуцлага тооцох тийм механизм бүтээж байхгүй. Тэгэхээр шүүгчийн хувьд нөгөө дээжгүй шийдвэрээс зөрөх боломжтой, зөрж байгаа тохиолдолд үндэслэл тайлбараа сайтар бичээд өөрөө шүүгийн жижигч гэсэн өөрчлөх боломж байгаа гэдэг бол одоо маш анхаарах хэрэгтэй зүйл. Хоёрдугаар нэг ийм үнцэг байдаг. Хууль өөрөө муу байвал яах вэ гэж. Шүүгч хууль захирагдах хэрэгтэй. За бид нар хуульдаа захирагдъя гэсэн хууль маань үнэхээр муу байвал яах вэ? Жишээлбэл бид нар одоо нөгөө судлаач учраас янз бүрийн ингэ судалгаа хийдэг. Тэгээд ингэ харахаар шинээр боловсруулж байгаа, шинжилэн найруулж байгаа. За ингээд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. За анхдагч хуулиудыг харахаар хуулийн төслийн тооцоо судалгаа маш хангалтгүй хийгдсэн байдаг. За тэгээд маш богино хугацаанд хилцээ баталсан байдаг. Олон нийтээс санал аваагүй байдаг. Ингээд муу хууль, чанаргүй хууль гарч ирээд нийгэмд хэрэгжиж чаддаггүй. За тэгээд нөгөө одоо асуудлаар явж маргаа ингээд шүүх дээр ирнэ. За шүүх барьж аваад нөгөө хуулиа хараад ингээд шийдээ гэхээр ерөөсөө нарийн тодорхой зохицуулалт байхгүй. Хуулийн зохицуулалт гэж ерөнхий байх тохиолдол байдаг. Тэгээд ер нь нөгөө дэлхийд даяараа юу хүлээн зөвшөөрсөн бэ гэхээр улсын хурлд бол парламент бол төгс хууль бүтээж чадахгүй. Нийгмийн харилцаа тасралтгүй өөрчлөгдөж байгаа учраас бүх нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж хуулийг одоо бүх зүйлд ингээ уян хатан хөрөвдөг байдлаар хийж чадахгүй. Тэгэхээр шүүх гэдэг байгаагийн зорилго нь юу вэ гэхээр энэ хуулийг ингээ хэрэг маргаан дээр хөрвүүлэх замаар уян хатан хэрэглэх тэр боломжийг тайлбар хийх замаар гаргаж ирдэг. Тэгээд улсын дэжүүхий одоо тэр нийт шүүгчтэй хуралдааны тайлбаруудыг харахаар сүүлийн үед процесс хэлбэрээр нэлээх гарсан. Тэгэл ингээд тайлбар гаргаж байгаа үндслээ бичингүүд үнэхээр ингээд хуулийн зүйл залт хоорондоо хавцалтаагүй байна. За хийдэлтэй байна, зөрчилтэй байна. Ийм болохоор бид нар тайлбар гаргаж яана гэх ингээд гаргацсан. Тэгэхээр нөгөө хуулиа хэрэглэе гэхээр үнэхээр тийм нөхцөл байдал хүнд нөхцөлд тэрийг даван туул гаргаж замч өөрөө шүүхийн шийдвэр байдаг. Тийм болохоор нөгөө шүүхийн шийдвэрийг нөгөө нэг ач холбогдол нь энэ хууль тогтоогчийн одоо үлдээсэн тэр хийдэлд орон зайг нөхөх замаар ингээд өөрөө эрх зүгээ хөгжүүлээд явах ийм боломжийг олгодог. Тийм болохоор нөгөө одоо хуульдаар захирагдсан шүүхийн шийдвэр захирагдахгүйгээ суугаад авах боломж практик боломж бас угаасаа байх вэ. Ер нь бас аль талтай үндэслэлтэй сэдв юм байна гэж ойлголоо. Иргэдийн хувьд түрүүн оюун дэлгэр хувьч хэлсэн те. За иргэд бол нэгдүгürt шүүхийн шийдвэрийг олоход хэцүү те. За хэцүү гэхүү ер нь за тий олоход хэцүү. Хоёрдугаарт нөгөө олцоод уншаад ойлгоно гэдэг нь төвөгтэй те. Тэнгүүд та бүхэн болохоор шүүхэн шийдвэрийг иргэдэд ойлгомжтой болгоё гэж байгаа. Ер нь бол яг тухайн шүүхэн шийдвэрийг яаж задлж, яаж тайлбарлаж одоо хүмүүст илүү ойлгомжтой болгох юм. Хүмүүсийг ойлгоход арай илүү хэлбэр болгох юм. За ер нь бол яг бид бол ингээл анхнаасаа дөвдөгчийн эрх зүгээр сурцсан болохоор эсвэл яг ингээл мэрэгчлэрээ ажиллаж байгаа болохоор одоо эрэг үеийн тэдэн тэдсэл одоо гин бурууч гэдэг юм уу те тиймэрхүү юм яриул бол ойлгож штэ те одоо сүүл жишээлбэл одоо анзаар сэнүүд нь юу вэ гэх юм бол манай подкастаас одоо бид ойлгомжтой гэж бодож байгаа боловч зарим хүнд бол ойлгомжгүй юмнууд бол гарч байгаа юм шиг байгаа. За тэр нь юу юм бэ, энэ нь юу юм бэ гэдэг юмнууд бол орж ирдэг те. Гэхдээ юу гэдэг чинь за ийм хууль бол бидэд одоо аль болох подкастер бол бидэд илүү их одоо ойлгомжтой байх гэж хичээдэг. Хэргийн мэдээллийн хувьд бол одоо яг үндэ хүрж байгаа хүмүүс нь бол манай салбарын хүмүүс л байгаа гэсэн үг илүү сонирхож байгаа нь яг өмгөөлөгчнөр дийлэнхтэй байх шиг байгаа. За тэгээд хуулийн сургуулийн оюутнууд ч юм уу дийлэнхтэй одоо шүүхэн шийдвэрийн дүүн шинжилгээ энэ төр бичгтээ бол айгүй ашиглаж байгаа юм шиг байгаа. За тэнгуүдээ хэргийн мэдээллийн хувьд зөвлөл жишээлбэл би одоо шууд энгийн иргэн үүнтэй холбоотой 3 шатны шүүхийн хэрэг юу вэ гэж бас хайдаг тохиолдол ховор байх гэж бол бодож байгаа. Тийм болохоор хэргийн мэдээлэл бол товч гэхдээ бас хүн зарим одоо үнэхээр хууль хэрэглээний маргаантай кейсүүдийг уушаад шууд ойлгоход бид нар үнэхээр хэлбэр олсон гэж бол хийж чадахгүй. Зарим хууль хэрэглээний одоо хууль тогтоомжийн яриа одоо хиллэг гэдэг чинь бас шууд энгийн одоо юу гэдэг чинь хөрвүүлчих эсвэл энгийн ойлгомжтой тайлбарлах зүйл бол бас биш яагаад гэдэг те. Тэгэхээр хэргийн мэдээлэл бол дийлэгтэй одоо мэрэгжлийн хүмүүст маань яхаа аргагүй хурж бол таарад байгаа. За
подкастын хувьд бол бидэд одоо зөвхөн мэрэгжлийн хүмүүс гэхээсээ илүүтэйгээр бас харин одоо бусад хүмүүс маань сонсоосоо гэж бол хүсдэг. За тэн дээр одоо жишээлбэл тухайн одоо хэрэг дээр хилэлцэж байгаа тэр хэргийн одоо гол зохицуулт болж байгаа хуулийг тайлбарлах замаар ч юм уу бид одоо арай эхэлдэг гэсэн үг. За ийм хууль байдаг шүү. Энэ харилцааг зохицуулж байгаамаа тий. Ийм зохицуулт бол байдгаа. За үүнтэй холбоотой ийм маргаан бол гардээ гэдэг байдлаар. За тэгээд ер нь яг одоо эхний дугааруудаараа за манайх ч ингээл 3 шатны шүүхтэй байхгүй юу гэж ярьдаг байсан. Одоо бол ер нь тэр мэрэг ол болоод за данхан шатны шүүх бол ингэж үзсэн юм байна. Давх ингэж үзсэн юм байна. Хяналт ингэж үзсэн юм байна гэд аль болох ер нь яг энгийн л үг хэллэгээр тайлбарлах хичээдэг. Гэхдээ мэдээж тэн дээр хуулийн нэр дуртагдана, хуулийн зохицуулт дуртагдана. Гэхдээ хэдүүл энэ зохицуултыг юу гэж ойлгох вэ гэдэг аль болох тайлбарлах одоо өнгө айстагаар бид нар энэ контентуудаа хийж байгаа гэсэн үг. Заримдаа бас нөгөө шүүхийн шийдвэр бас айгүй юм цогц их нарийн төвхтэй байдаг. Зүгээр нэг дан ганц маргаа ороод ирдгүү. Ингээд маргааны дунд одоо нотротоор гэрчлүүлсэн гэрчлүүлээгүй итгэмжлэгсэн төлөөлөгч орж ирсэн ирээгүй гэх ингээд баахан төмөн янзын ингээд дид юмнууд тэгэл хэргийн шийдвэрлэх ажиллагааны явцад хойшлуулах хүсэлт гаргасан тэр нь үндэслэлтэй байсан үгүй гэдэг ингээд шүүхийн шийдвэр дээр бүр төмөн янзын юм байдаг. Заримдаа болохоор бид нэр илүү нэг яг дээж үгээр яг тайлбарлсан тэр гол заалт нь юу юм гэж яг тэр заалтаа хөөх маягаар ерөөсөө анханасаа тэр заалтан дээр талууд юу гэж маргасан, анх нь юу гэж хийсэн, давх нь юу гэсэн, дээж үг нь юу гэсэн ингээд илүү дутуу үйл баримтуудаа ерөөдөө хасаад гол заалт руугаа төвлөрөх тийм тактик бас заримдаа баримтдаг. За жудиологийн төслийн хувьд ер нь цаашид ямар үйл ажиллагаа хий гэж бодож байгаа вэ? Одоо энэ явж байгаа хувилбараараа цаашд үргэлжлүүлээд явъя гэж бодож байна уу? За эсвэл бас шин санаа гэдэг юм уу те хэрэгжүүлэх гэсэн зүйлс байгаа юу? За манай төслийн хувьд угаасаа анх одоо бий болж байгаа зорилго нь яг л шүүхийн шийдвэрийг судалгааны эргэлтэд оруулах, үүнийг таниулъя гэдэг зорилгын хүрээнд бол бидэд эргээд ажиллаа бол үргэлжлүүлэхээр байгаа. Гэхдээ энэ хүрээнд бол хэргийн мэдээлэлүүд подкаст бол одоо манай нэгэн тогтчихсон хүмүүст хүрчихсэн ийм одоо бүтээлүүд байгаа учраас бидэд бол энийгээ өөрсдийнхөө одоо скежүүлээр бол үргэлжлүүлээд бол явна. За тэрнээс гадна ер нь бол яг бидэд нөгөө бас бодоод байдаг юм энэ хууль хэрэглээг зөвхөн бидэд яриад өнгөрдөггүй одоо хүмүүс жоохон хилэлтүүлдэг байгаасаа гэж бас бидэд айгу хүсдэг. Тийм болохоор бидэд хүсэл нь он гараад ч юм уу онны наанал төлөвлөсөн байсан арай амжихгүй юм шиг байна. Онны дараанаас ерөнхийдөө одоо нэг тийм жудиологийн төслийг одоо дэмжиж байгаа ч юм эсвэл жудиологийн төслийг байнга ингээд хараад хүлээж идэг хүмүүстэй зориулсан одоо нэг тийм булан маягийн тий вебсайт маягийн зүйл гаргаж ирээд тэгээд хэрвээ үүнтэй холбоотой одоо хуульчдын хилэлцүүлэг өрнүүлэл бид нэр сонирхолтой байна гэж бодох юм бол одоо тал талын төлөөлөл оролцуулсан тий залуу хуульчид байж болно, эрхтүүчнэр байж болно, оюутнууд байж болно. За тэгээд өмгөөлөгчнөр тий. За тэгээд хүсвэл шүүгчнэр өөрсдөө прокурорууд өөрсдөө ч гэдэм үү тий. Тал талын одоо хуульчдын одоо бүрэлдэхүүнийг бий болгосон тийм хилэлцүүлгүүд өрнүүлээ. За тэрийг одоо эхлээд нэг явуулж үзье гэдэг тиймэрхүү бол одоо төлөвлөгөө бол бас байгаа. За тэгээд тэрнээс гадна ер нь бол яг эдгээр маань гараад ирэх юм бол миний бодлоор тэгэл төсөл маань илүү хөгжөөл аль болох олон хүнийг оролцуулсан зөвхөн бид гурав тэр кейсийг яриад өнгөрдөг биш те бид гурав бичээд өнгөрдөг биш байгаасай л гэж бодоод байгаа. Аль болох хилцэгдээд тэгээд тэр нь магадгүй тэр кейс нь бас таашид сайжирч болно шүү дээ. Тэр хууль хэрэглээнд хүмүүстэй хилцэгдээд за хэрвээ хилцэгдэж дуусаагүй эсвэл ингээд усын дэвчгээр халуулаагүй ч юм уу стил одоо аль нэг газар маргаад явж байгаа хэрэгүүдээр жишээлбэл өөн чи юм шүүгээл хуульчнэр өөрсдийнхөө саналыг одоо бичээд ч юм уу ботоод өнгөрдөг биш нэг тийм хилэлцдэг байвал бидний саяны хэлдэг чинь нөгөө хоос орхигдоод байдаг их зам маань эсвэл хууль маань те тэр дутуу нь одоо яг бид эдийн яриагаар ч юм уу бид эдийн нөгөө салбарын хүмүүсээр л бид нар нөхөж тэргээ явах байх л та. Одоо тэн дээр одоо яг иймэрхүү хүмүүсийн хилэлцүүлэг байвал айгүй одоо гоё юм болов гэж бидэд бодоод байгаа. Тэгэхээр яг шинэ одоогоор яаралтай ботсон ажил их юм бол өөр нь тийм байгаа тий. За ер нь бол сайн дурын гэдэг юм уу те одоо энэ төслийг хөтөлбөрийг те сайн дурын гэж ойлгох байх. Яг энийг хийж байгаа зорилго нь юу вэ? Одоо ер нь бол эмчтэй за мэдээж хуульчтай хувьд бол мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх гэсэн зорилго байгаа байх. Давхар олон нийтэд шүүхийн шийдвэрийг ойлгуулъя гэж шүү дээ. Олон нийтэд яагаад шүүхийн шийдвэрийг ойлгуулъя гэж байгаа юм гэдэгт л хариултаа байна. Бидэд одоо нөгөө энэ төслөө яг 5 дугаар курстэй ерөнхийдөө ярилцаад тэгээд 5 дугаар курсынхаа сүүл үеэс ерөнхийдөө ажил хэрэг болгоод ингээ эхлэх шат руугаа орсон байдаг. 2022 оноос ярилцаж эхлээд 23 оноос ингээ ажил хэрэг болгоо явж исэн. Тэгээд яг анхандаа бол би тэд одоо нэг айхтар тийм нөгөө эцсийн зорилго маань энэ энтер гэсэн юм гаргаж ирээгүй ингээд одоо залуу насныхаа сонирхолтой тий санаачлаа явцсан. Одоо тэгээд яг нөгөө тэр энергиэрэл инерцээрэл ингээд яваад байл та. Тэгэхээр яг нөгөө эцсийн зорилго маань бид нар
альч талаас харахад бид нар одоогоор тэгж яхахтар ашиг машиг болоод энэ төслөөрөө одоо ингээд санхүүгийн өгөөж хүртээд байгаа зүйл бол байхгүй. Гэхдээ ингээд нүдэнд харагдахгүй одоо нийгэмдээ үзүүлж байгаа үр өгөөж маань их байдаг байхаа гэж би тэд найдаж одоо цаг хугацаа тэгээд өөрсдөө энэ одоо байгаа мэдлэг боловсрлоо ингээд зориулж бас хийдгээ. Тийм. Яг нөгөө бас манай үеийнхний ч юм уу те залуу хуульчдын бас нэг тийм бодол бас байж магадгүй. Бид ч одоо ингээл ялгаагүй л 8 цагийн л ажилтай хүмүүс байгаа шүү дээ те. Аялаасаа гадна одоо өөрсдөө сонирхлоороо ийм хийх нь ер нь л айгүй сонирхолтой байдаг нэг талаараа нөгөө бид өөрсдөө хувийн сонирхол байгаа даа л та тий. Тэрнээс гадна ингээд эргээд үлдэх юмтай байна гэдгнээс гоё юм болов өөртөө хувь нэмрийг одоо чадах юмараа тий. Энийг жишээлбэл хэргийн мэдээлэл ууцыг магадгүй одоо хуулийн сургуулийн 1 2 дугаар курс оюутнууд хийхэд хэцүү байж болно тий. Бид энэ загвараар эсвэл хуулийн сургууль сурч үзээгүй хүн хийхэд хэцүү байгаа болвол магадгүй бидэд одоо нэгэнд хийгээ сурчсан хэвшчихсэн арай мэрэгжлийн хүмүүс болохоор магадгүй хүний 4 цагтын хэмээг цаг 30 ч юм уу хийгээд дуусчихж байгаа. Тэрийг хүмүүст хүргэж байгаа. Ер нь тэр нь эргээд үлддэг болов яг одоо хүмүүстээр ач холбогдол авчирч байгаа юм болов. Тэгэл ер нь өөртөө тоглоомч өгөө сонирхлоороо энийг аваа явж хахад өөртөнд маань гоё байгаа болохоор тэгээд яг хөө эргээд цаашид маань эргээд бүр ингээ сайн яваад байх юм бол бас яг өөр чиглэл рүү орохыг бол үгүйсэхгүй л байгаа. За ойлголоо. Та бүхэнд баярлалаа. Үзэгчдээ терминал 1 тэг хөтөлбөр хууль өргөцсөн болон шин дугаар та бүхэнд хүрлээ. За бид өнөөдөр жюдологи төслийн багийн гишүүдтэй за шүүхэн шийдвэрийн ач холбогдлын талаар ярилцлаа. За ингээд эх 7 хоногт энэ өдөр энэ цагтаа иргэн уулзъя. Баяр та үзэгчдээ.